яг 1 2 3 1 2 3. За энэ бичлэг хүрэх өдрийн мэндийг хүргэе залуусаа. За энэ бол өнгөрсөн 1 сарын хугацаанд буюу 10 сарын 17-наас 11 сарын 17 буюу өнөөдөр хүртэл 1 сарын хугацаанд зөвхөн алтан дээр хийгдсэн арилжааны үндийн үр дүн байгаа. Тэгээ алтан дээр зөвхөн алтан дээр хийгдсэн арилжааны үнд буюу одоо үндсэндээ бол миний рүүм бол ерөөхдөө зөвхөн алт руу шилжээд 1 сар болсон байна гэсэн үг. Нэгдүгээр зөвхөн алт руу шилжсэн. Хоёрдугаарт нь мэдээж 5 минутын скальп руу шилжсэн байгаа. Тэгээ нийт 52 арилжаа хийгдсэн. 29 ашигтай, 3 брейкэвн, 20 алдагдaltaй. За тэгээд нийт бол 6846 арын ашигтай арилжаа хийгээд 15.8 арын алдагдaltaй арилжаа хийгээд нийтдээ яг net profit нь бол 5266 арын ашигтай. Ийм сар болж өнгөрчээ. За win rate-ийн хувьд бол нэг 55% win rateтэй. Хамгийн урт lose streak нь 4, хамгийн урт win streak нь 7 гэсэн сайхан үр дүнтэй дууссан. За тэгээд эдгээр арилжаанууд одоо яг яаж хийгдсэн? За ер нь энэ 1 сарын хугацаанд яг ямар арилжаанууд ямар төвөгтэй зүйлс тохиолдог гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. Тэгээд ер нь бол яг алтны хувьд бол угаасаа бүгдээрээ мэдчихэж байгаа. Маш хүндрэлтэй хэсэг дээр байгаа. Яагаад гэх юм бол эзэж хүрж байгаагүй all time high-уудыг хэдий удаа үүсгэсэн. За тэгэнгүүтлээ нэлээд бас уналтгүйгээр хөөсөрч дэше явж байгаа ийм нөхцөлөд үүсэж байгаа. Окей. За тэгээ олон улсын нөхцлөөдөөс шалтгаалаад нэг тодорхой хэмжээнд бол дэше өсөлт бол хэтэрсэн байдалтай гарч ирсэн. Худалдаа авалт бол хэтэрсэн те. За үүнээс үүдэлтэйгэр бол арилжахад жоохон төвөгтэй болсон байсан. Тэгээ яг 5 минутын скальп руу орсон учраас бас арилжахад арай хамаагүй хялбар болж ирсэн. Окей. За тэгээ daily дээр бол нэг яриад байгаа юм байхгүй. Угаасаа daily бол аптай байгаа те. Дэше бол up and trend buying zone-тай эндээс tracing төгөөд impulsive-ад tracing төлөвлөгөө ирсэн. Тэгээ impulsive төлөвлөгөө явах гэж оролдож байгаа юм. Яг одоо эндээс харах юм бол энэ tracing төлөвлөгөөн дээр тэр чигтэн. За тэгээ одоо явж байгаа impulsive төлөвлөгөө болон impulsive төлөвлөгөөний fail дээр одоо тэр чигтэн арилцсан байгааг ажиглаж болно. За энэ босоо улаан зураасууд бол миний дандаа ашигтай арилжаанд байгаа. Окей. За тэгээ эдгээртэй танилцъя. Зарим ашигтай арилжаанд бол би тэмдэглээгүй байгаа. Гэхдээ яг алхассан байж магадгүй. Гэхдээ ямар ч үсэн харагдаж байгаа ашигтай арилжааны бүгдийг нь ярий. Окей. За тэгээ daily аптай trace-тэй эндээс харагдаж байгаа шлэн те. Одоо tracing төлөвлөгөө бол эндээс эхлээд энэ хүртэл явагдсан. Энэ tracing төлөвлөгөөний туршид юу болсон бэ? За 4 цаг дээр бол үндсэн төлөвлөгөө 4 цагийн тухайн үед бол яг up and trend buying zone-тай болж таарч байгаа. За эндээс хамгийн ихний арилжаанууд бол энд орж ирж байгаа учраас энэ хэсгээс нь тайлбарлая. Up and trend buying zone-тай 4 цагийн үед бол дэше impulse төлөвлөгөө хийгдсэн. Tracing төлөвлөгөө орж ирж байгаа. Impulse явцсан. За энэ impulse явдаг дээр буюу одоо impulse яг төгсгөл хэсэг дээр нэг арилжаа хийсэн мэл л. За энэ бол ойлгомжтой. Daily time frame-ийн up and trend-ийн дагуу 4 цагийн up and trend-ийн дагуу гэдэг арилжаа байгаа нь бол ойлгомжтой. За энэ daily time frame болон 4 цагийн up and trend-ийн дагуу impulse хөдөлгөөн дээр 30 минутын дээр ямар нөхцөл байдалтай байсан бэ гэд харахад 30 минутын дээр бол үндсэн хөдөлгөөн 30 минутын тухайн үед за эндээс down trend selling zone-тай swing-ээр. За одоо яг харах юм бол impulsive tracing тэрлээ. Тэгээд impulse явахгүй fail гэлээ down болцсон хөдөлгөөн дээр яг энд орж ирсэн хөдөлгөөн байна шүү дээ. Энд. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө 30 минутын дээр бол энэ оролыг ивдээд альдины down-тай байсан. За хөдөлгөөн маань down trend selling zone-тай tracing төлөвлөгөө авчирж байгаа гэсэн байр суурьтай. Ер нь бол 30 минутын дээр бол доош чиглэлтэй. За тэгээд 5 минут руу шилжүүлээ харахаар 5 минутын дээр ямар арилжаа хийгдэж вэ гэд харъя. За ишнгүүлэглээ. Азуулч энэнгөр бол яг түүхэн тасарж байгаа юм байна. За 5 минутын дээр бол тухайн үед ямар арилжаа хийгдэж байсан бэ гэх юм бол sell арилжаа хийгдэж байсан байна. За тэгээд сонирхолтой те daily time frame дэше 4 цаг дэше 30 минут яг 30 минут бол дангаараа доошоо. За тэгэхээр энэ маань бол daily-гийн дагуу 4 цагийн эсрэг daily-гийн эсрэг 4 цагийн эсрэг 30 минутын дагуу гэдэг арилжаа байгаа. Ер нь бол 30 минутын swing-гээ дагсан арилжаа 30 минут down байгаа тохиолдолд 4 цагийн эсрэг явах бол бүрэн боломжтой. Окей. За тэгээ эндээс харагдаж байгаа шлэн 5 минут бол up and trend buying zone-тай байж байгаа. Down trend selling zone руу шилжээд tracing төлөвлөгөө өгөхөд sell арилжаанд орсон байна гэдэг нь харагдаж байна. За эндээс хэдүүлээ харах юм бол энэ оройн candle дээрээс ийшин сэлдсэн нөхцөлөдөл. Энэ оройн candle дээрээс бишээ sorry. Энэ оройн candle дээрээс шүү. Энэ оройн candle ч юм уу биш юм байна. Энэ л юм байна угаасаа. Энэ оройн candle дээрээс доош нь сэлдсэн юм нөхцөлөдөл харагдаж байна. Окей. За тэгээ доош нь сэлдээд энийг бол энэ хавцаал авсан байх 2.88 гартай арилжаа болж хөрсөн юм байна. За ийм нэг сэл. Дараа нь энд buy орж ирж штэ те. За энэ buy бол том цагуудын ерөөсөө хараад халбгүй. Яагаад гэх юм бол daily аптай байгаа. 4 аптай байгаа. 30 down trend selling zone-тай байгаа. Ямар нэг resist support нөлөөлөл бол байхгүй. Тэгэхээр 30 down trend selling zone-тай байгаад 5 минутын дээр байцсан байна. Яагаад?
За 30 downtrend selling zoneтой байхад үндсэн хөдөлгөөн 30 минутын tourism төлөвлөгөөний ажиглах юм бол бидэрт юу харагдах вэ гэхээр 30 минут өөрөө за ийшээ хэтрүүлээ явуулчлаа. За эндээс 30 минутыг харах юм бол 30 минут өөрөө ийшээ downtrend selling zoneтой impulse явуулаад tourism тэрлээ гэдэг хөдөлгөөнтэй. За impulse явсан tourism төлөвлөгөө ирсэн. Гэхдээ яг тухайн үеийн арилжааны үед бол tourism төлөвлөгөө 70.7 болон 78.6 левелүүдтэй контактлж исэн буюу нэлээд гүн төвшний tourism төлөвлөгөөнийг аваад ирсэн байсан. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр selling volume багасж байгаа, buying volume өндөрсөж байгаа. Downtrend эсрэг uptrend хөдөлгөөн илүү хүчтэй байгаа, том цагуудын нөлөөлөл өндөр байгаа гэдгийг илтгэсэн, buying volume өндөртэй байна гэдгийг харуулсан юм хөдөлгөөн болж байгаа. За тийм учраас эндээс бид нэр яг 5 минутын дээр байдж болно гэдэг нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь юу вэ гэх юм бол 30 минутын дээр нэлээд сайн ажиглах юм бол 30 минутын swing нь downtrend selling zoneтой. За swing бүтцээрээ бол downtrend selling zoneтой. Гэхдээ үндсэн хөдөлгөөн маань тэр доороос эхлээд интернал нь аптай болоод интернал маань буцаад даунтай болоод буцаад аптай болоод гэх мэтлэнгээр ингээд маш олон солигдож исэн. Эцсийн дүндээ бол энд интернал сүүлд аптай болоод дээш чиглэлтэй яваад үндсэн хөдөлгөөн маань стил одоо яг интернал нь аптай байсан гэсэн. Интернал бүтц нь буюу жижиг дотоод бүтц нь өөр аптрендтэй байсан учраас swing бүтц буюу том бүтцийнхаа эсрэг явах боломжтой нэгдүгürt, хоёрдугаарт нь одоо яг өмнө байсан импульс хөдөлгөөнийхөө нийт тулсан байгаа замын 70.7 буюу 70%-ээс дээшээ хэмжээнд дээр ороод ирчихсэн учраас асар их хэмжээний buying volume, selling volume эсрэг үсэж орж ирсэн байна гэдэг утгаар buy арилжаа хийх боломжтой. За ингээд яг мэдээж 5 минутын дээр buy арилжаа хийсэн. За түүнийгээ авсан байна. За түүнийг авахдаа хэдүүлээ ингээ ойртуулаа харах юм бол за нэг ойролцоогоор 2.4 арилжаа авсан байна тийм. За түүний дараа бол дахиад баяцсан 348 ар дээр. За тэгээ харамсалтай нь энд байдаад яг энэ хэсгийн энэ Euroline candle дээрээс л баяцсан баг. Euroline candle дээрээс баядаад энд stop loss цохиулангуутлаа буцаад дэшээ ашиг хүрхийг хараа суучсан гэсэн. Энэ бол маш хүндрэлтэй байсан. За тэгээ энэ дэр бас нэг одоо нэг сонирхолтой зүйл ажиглагдчихж байгаа. Тэр нь юу гэх юм бол энэ хэсэг дээр байгаа энэ шар зураас байгаа шүү дээ тийм. Энэ шар зураас бол өөрөө 4 цагийн resist байгаа. За 4 цагийн resist буюу 4 цагийн өмнө оройны даралт гэсэн үг. За 4 цагийн өмнө оройны даралтыг дээш нь эвдэх үгүй юу гэдэг бол сонирхолтой байсан. За өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 38.2-тай хэрвээ 4 цагийн өмнө оройгоо дээш нь эвдчихвэл дахиад all time high шинээр үүсэх боломжтой байсан. Эвдээгүйгээр барахгүй тэр орой дээрээ цохигдоод rejected candle гаргаад доошо чиглэлтэй унж эхэлсэн гэдэг нь харагдаж байна. За энийг ингээд жоох ойртуулан харах юм бол тэр rejection candle-ыг бид нар олж харж болно. За энд харагдаж байгаа энэ rejection candle байна шүү дээ тийм. За энэ маань 30 минутын дээр өөрөө юуг дагуулж авчирсан юм бэ гэдээ ойртуулад харах юм бол 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын за мэдээж downtrend selling зонтой байсан. Оройгоо эвдсэн uptrend buying зонтой болсон тийм. За тэгээ орой эвдээд uptrend buying зонтой болчихж байгаа. Гэхдээ хөдөлгөөн маань юу вэ? Swinger uptrend buying зонтой. За Swinger uptrend buying зонтой буюу одоо энд байсан Euroline үндсэн хөдөлгөөн маань downtrend selling зон руу эвдчихэд буцаад оройгоо эвдээд uptrend buying зонтой болсон. Гэхдээ энэ сайн ажиглах юм бол энд internal буцаад down болчихж байгаа. Энд internal down болоход бид нар юу мэдчих болох вэ гэхээр за нэгдүгürt нь 4 цагийн resistance дээр цогцолцсон reject candle гарцсан, хоёрдугürt нь бол internal ингээд down болсон sell те. Тэгэхээр swing-ийн эсрэг selling volume 4 цагийн оройгоо давж чадаагүй resistance дээр reject candle гаргасан гэдэг утгаар selling volume бол buying volume эсрэг үсэж өсөх боломжтой гэдгийг мэдчих болно. За ингээд 5 минут руу шилжсэн. За тэгээ урагшингүүлгээд 5 минутыг дахиад ойртуулад харах юм бол бидэрт юу харагдчих вэ гэх юм бол бидэрт хэд хэдэн сэлүүд харагдаж байна. За нэгдүгürt бол энд эхлээд баяцсан байна. За интернал бол даунтай. Гэхдээ swing стил uptrend buying зонтой байгаа. Тэгэхээр 30 минутын swing-ийн дагуу 30 минутын импульс хөдөлгөөн явах боломжтой болох тэр нөхцөл нь юу юм бэ гэх юм бол 5 минутын хөдөлгөөн өөрөө downtrend selling зонтой явж байгаа. Uptrend buying зонд шилжээд амжилттай tracing төлөв өгөх юм бол 30 минутын импульс хөдөлгөөн явах боломжтой болно. Тэгэхээр 5 минут downtrend явж исэн сүүлийн орой эвдэрсэн tracing төлөв өгсөн импульс явсан. За энэ дээр нь бол Euroline candle дээрээс нь сайхан баядаад өгсөн байна тийм ээ. Дэш нь. За тэгээд энэ buy маань бол амжилттай болоод бидэрт 2.8R-ыг авчирсан. Түүний дараа бол буцаа 5 минут downtrend selling zone руу шилжиж ороод ирж байгаа маш хүчтэй selling үйл юм аа. Энэнгүүрээ юу илэрхийлж байгаа юм гэхээр 30 минутын internal нэгдүгürt нь down болчихж байгаа. За одоо яг ингээ ажиглаж байгаа бол 30 минутын internal-ын Euroline дээр тавьсан байгаа line-ыг харж болно. Энэ line дээр үндсэн хөдөлгөөн маань downtrend selling zone-той болоод за тэгээд 30 минутын internal down-тайг дагна гэдгээ 5 минут энд reverse хийгээд tracing төлөвлөгөө өгснөөрөө биднэрт илтгээд өгсөн. За tracing төлөвлөгөөний оройн candle дээрээс нь арилжаанд орсон. Энд мэдээж 511R
Дараа нь дахиад нэг арилжаанд орсон. За ер нь бол оройн candle бол яг энэ улааны доор бүрдсэн байна. Тэр харагдаж байна. Энэ оройн candle бүрдэх үед за ингээд сейлдсэн. Дахиад 314R. За ингээд 30 минутын интерналын даунаа дагаал ерөөдөө 4 цагийн эсрэг болон daily time frame-ийн эсрэг 4 цагийн өмнө өрөөгөө эвдэж чадаагүй. Reject candleтай resistance дээрээс 30 минутын интерналын дауныг дагаад 5 минутын даун тренд селен зоны свингийг дагаад яваад байгаа. За тэгээ энд TRACMT хөдөлгөөн ирсэн. Одоо энд харж байгаа бол энэ оройн candle дээрээс сейлдсэн байна. Энэ оройн candle дээрээс харамсалтай нь бол амжилтгүй болоод дээшээ гарсан. Гэхдээ энд бол ахиж сейлдэх боломж байсан. Тэрийг аваагүй. Энэ дээр бол тийм алдаа гарсан байсан. За энэ бол 365 хаартай арилжаа. За хэрвээ ахиж сейлдэх боломж буюу одоо яг үндсэн өмнөх оройгоо энэ оройг өөрийн дээш нэвдэд амжилтгүй болоод fake out-ыг ороод ирж байгаа энэ candle дээрээс сейлдсэн бол яг ижлэхэн цэг дээр TP бол 289-аар явах хэрэгтэй байсан. Харамсалтай нь бол тэрийг алдсан. Харин түүний дараа бол ахиж сейлдсэн. Ахаад TRACMT хөдөлгөөн ирээд оройн candle гараа тийм ээ. Оройн candle-ыг дунд нь явж хаад бол селийн арилжааг хийсэн байгаа. За яг оройн candle маань бол энэ тарагдж байгаа энэ rejected candle. За тэгээд үндсэн candle дээрээс сейлдээд хөдөлгөөн маань 2R ашиг авсан. За гэхдээ энд бол яг нийтдээ 4 биш 5R ашиг авах хэрэгтэй байсан. Гэхдээ 2R ашиг авсан гэсэн. За түүний дараа TRACMT хөдөлгөөн ахаад ирсэн, ахаад TRACMT хөдөлгөөн дээрээс сейлдсэн, оройн candle гарсан. Энэ доор ашигыг авсан. Нийтдээ бол 372R-ын ашигыг яг энэ арилжаагаар бол авсан. Энэтэй нийлээд нэг 5R те. За тэр байсан бол нэг дахиад 10R ч юм уу нэг ийм арилжаа болчих хэвээр газар үйжээ. Окей. За тэгээд ашиг аваад байгаа цэгүүдийг бол мэдээж би Fibonacci-га ашиглаад тодорхойлчихж байгаа. SL-үүдийг бол би мэдээж оройн candle болон ёроолын candle-уудаараа тодорхойлоо явчихж байгаа шүү. За тэгээд эндээс ийшээ нэг хэсэгтээ би арилжаагүй байгааг ажиглаж байна. За нэг хэсэг арилжаагүй энд ер нь бол нэг хэсэг сайхан ингээл явахын зөвшөөрөөд ингэж явж байгаад за тэгээд энэ хэсэгт арилжиж эхэлжээ. За энэ хэсэгт ер нь яагаад арилжиж эхлэв юугаараа онцлогтой байсан юм те. За тэгээд энийг харцгаая. Энд бол мэдээж дээлийг эсрэг явж байгаа, 4 цагийн эсрэг явж байгаа. 30 минутын дээр гол нь юу болж исэн бэ гэдэг. За дээлийг эсрэг яваад байгаа, 4 цагийн эсрэг яваад байгаа. 30 минут бол яг энэ хэсэг дээр бол ингээд impulse явсан, TRACMT ирсэн. Тэгэд impulse явсан. За тэгээд TRACMT хөдөлгөөн авчирсан тийм ээ. За эндээс ингээд харах юм бол 30 минут айл тэр дээрээс эхлээд эндээс эхлээд даунтай байж байгаад энд ап болж орж ирсэн шүү дээ. За тэгээд даун, буцаад ап, тэгээд буцаад даун, TRACMT хөдөлгөөн. Тэгэд энэ TRACMT хөдөлгөөний импульсыг хийж чадахгүй хэрж ирж яваад доошо ёроолоо эвдээд импульсаа хийж орж ирсэн баг. Тэгэнгүүтлээ ёроолыг эвдэж импульсыг хийж орж ирэнгүүтлээ TRACMT хөдөлгөөн өгсөн. Тэгэд ажиглах юм бол энэ TRACMT хөдөлгөөн нэлээд өмнө байгаа нийт явсан байгаа импульсын хөдөлгөөний нийт туулсан байгаа замынх нь ердөө 23.6 левелтэй дөхөхүйц хэмжээний TRACMT хөдөлгөөний хийсэн. Энэ асар их хэмжээний селийн үлэм ирж гин шүү гэдэг тохиог бол ерөөд нөхсөн гэсэн үг. За тэгээд эндээс мэдээж яг татаад үзье гэвэл би бод татчихвол мэдээж 23.6 левелтэй байгаа. Окей. За тэгээд импульс хөдөлгөөн бол маш хүчтэй явах юм байна гэдэг нь нэгдүгээр тодорхойлсон. Хоёрдугаарт нь бол замд нь саад болоод байх ерөөсөө спорт байгаагүй. За 4 цагийн үндсэн спорт маань бол энэ дээр харагдаж байгаа. Энд байгаа. Энэ спорт. За тэгэхээр 4 цагийн тухайн спортыг харъя гэх юм бол яг 4 цагийн гэхдээ тэрнээс өмнө бас спорт байсан ч гэж магадгүй шүү. За яг энэ харагдаж байгаа энэ спорт шүү дээ. Тэрний өмнө яг ийм нэг спорт байна. За тэгээд үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө 30 минутын дээр бол яг downtrend selling zone-тай TRACMT хөдөлгөөн 23.6 level initial bounce-тай impulse хөдөлгөөн боломжтой. Тухайн 4 цагийн одоо сая байсан тэр спортыг би дүрслээд харуулах юм бол нэг энэ хавцаа таарчих. За энэ хавцаар бол эхэлж ирнэ. Дараа нь ийшээгээ breakout хийвэл ийшээ унах нь ойлгомжтой. Яг тэгвэл асар хэмжээний selling volume яригдж байгаа. За тэгвэл энэ дээр яаж арилжсан бэ? 5 минут үргэлжлүүлээрэй. За энэ дээр 5 минутын дээр ойртуулаад харах юм бол за мэдээж 30 минутын TRACMT хөдөлгөөнийг авчрах гад үндсэн 5 минут маань бол энд оройгоо эвдээд uptrend trend buying zone-т болчихж байгаа. Downtrend явлаа, uptrend trend buying zone-т боллоо, upтай явж гин, downтай явж гин те. Энэ хооронд ингэж байж байгаад ёроолоо эвдээд down болсон. За down болоод TRACMT хөдөлгөөн авчирсан. За тэгээд TRACMT хөдөлгөөн авчрахт нь мэдээж яг оройн candle дээрээс нь сейлдсэн. За энийг одоо яг ингээд хитэ артай арилжаа байж вэ гэдгийг харъя гэх юм бол тухайн үеийн SL-ийг тааш тавих хэрэгтэй. За нэг 2.8 артай арилжаа байсан байна. Энэ бол 5 минутын downtrend selling zone тушилжээд TRACMT хөдөлгөөн авчрахад оройн candle дээрээс нь орсон ийм сэл. За оройн candle маань энд харагдаж штэ. За түүний дараа бол дахиад TRACMT хөдөлгөөн ирсэн, ахаад сейлдэх боломж бүрдсэн. За мэдээж оройн candle бол энд үүссэн байна. За энэний бас юуг нь SL-ийг нь тухайн үед ер нь хэд дээр тавьсан байх боломжтой вэ гэдгийг тааж тавиад тэгээд харах юм бол ойролцоогоор нэг 2.2 артай арилжаа.
гарч ирж байгаа. За миний энд хараад байгаа хэрвээ зөв болвол за энийг ийшлүүлээд энд бас нэг арилжаанд орсон байгаа юм. Энд жоохон хоцроод ороод ирсэн. За тэгээ энэ бол нэг бас л нэг хоёр артай л арилжаа байгаа болов да гэж би бол ховдоо бодож байна. Зөөлөг бурууг нь татаад байна. Энд бол нэлээ хоцорч орж ирсэн. Тэгээд доошоо бүтэн ашиг авсан бол энд нэг хоёр ар л байгаа. За ямар ч байсан тэгээд хоёр ар хүрэхгүй арилжаа бол хийхгүй нь бол ойлгомжтой. За нэг иймэрхүү арилжаанд тусан тэгээд энд 2.8, энд 2.5. За энэ хоёр нийлээд нэг 5 ар гэж бодоход энд 2 гэж бодоход нэг 7 арын ашиг зулгаагаад ингээд арилжааг дуусгасан байна. За энд бас нэг брейк эвен зөхүүлсэн шүү дээ. Брейк эвен дэлгүүд энэ бодвол. Яагаад тэгэхээр энэ яагаад брейк эвен зогч юм гэхээр энэ угаасаа 4 цагийн спортон дээр таарсан брейк эвен зогх нь ойлгомжтой хэлэх юм л дөө. За ийм арилжаанууд болсон. Түүний дараа ийшээ гүгээд энд арилжиж эхэлсэн байгаа юм. За энэ хэсгийн одоо арилжаануудыг тайлбарлалцсан юм чи орхий. Энэ хэсэг рүү оръё. Энэ хэсэг дээр бол маш их хэмжээний ашиг хийсэн. За энэ хэсэг дээр бол маш ашигтай байсан. За энэ хэсэг юу нь яагаад үүссэн юм бэ гэдэг талаар ярилцгаая. За мэдээж одоо 4 цагийн ёроолын спортон дээр бол ойчж байгаа хөдөлгөөн тийм ээ. За 30 минутын импульсив хөдөлгөөн яваад 4 цагийн ёроолын спортон дээр байгаад 30 минутын импульсив хөдөлгөөн явах ёстой байсан хэмжээнээс хамаагүй бага явчихж байгаа. Яагаад гэх юм бол 23.6 левелтэй инitial bounce-тай импульсив хөдөлгөөн гэхэд бол үндсэн хөдөлгөөн маань өмнө байгаа импульсив хөдөлгөөнийхөө 23.6 дээр ирчээд импульс нь доош дороо 61.1 хүрэх ёстой байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй. Тийм учраас нэг тийм хүчтэй хөдөлгөөн байж чадаагүй. Тэгээд 4 цагийн спортон дээр байгаад тэгэнгүүт 4 цагийн спортон дээр байгаад үндсэн хөдөлгөөн 30 минутын трейсинг төлөв авчрах боломжтой. 4 цагийн ёроолын дэмжлэг болж өгж байгаа. Одоо энэ таргидж байгаа тийм ээ. Залиг ишээ гүйлгээд энэ таргидж байгаа энэ ёроолуудын дэмжлэг одоо resist болж өгж байгаа зон руу брейкинг хийгээд дээшээ 30 минутынхаа оройг хөвдөд реверс хийх бүрэн боломжтой гэдэг ийм таамаг гарч ирж байгаа. За тэгээ брейкинг хийсэн үү? Хийсэн. Амжилттай болсон. Тэгээд дээшээ явах. Мэдээж баюуд цуурнаа. За яагаад гэх юм бол 4 цагийн ёроол руу брейкинг хийж байгаа 4 цагийн resist ажиллаагүй. Resist-ийг ажилуулахгүй хэмжээний баюун волюмтэй хөдөлгөөн ороод ирсэн. 30 минутын эсрэг явах боломжтой гэдэг утгаараа. За тэгээд 5 минут хэрвээ аптрендтэй бол аптрендтэй дагаа явчихна. За тэгсэн чи юу болсон гэхээр үндсэн хөдөлгөөн энд апын тренд баян зонтой байсан 5 минут даун трендтэй болоод буцаад оройгоо энд ивдэж орж ирсэн баг. Энд ивдэж орж ирээд трейсинг хөдөлгөөн өгөөд ёроолын кандл гаргамагц баяцсан. За баядад дээш нь явуулсан тэгсэн чинь дараа нь дахиад трейсинг хөдөлгөөр ирсэн. Дахиад баяцсан, дахиад трейсинг хөдөлгөөр ирсэн, дахиад баяцсан гэх мэтлэнгээр баядаж явсаар байгаад миний санаж байгаагаар энд нэг ойролцоогоор за энэ бол ингээд 6 гэж харагдаж байна. Энэ 2 гэж харагдаж байна те. За нэг 3 гэж харагдаж байна. Эндээс энд нэг 173 гэж харагдаж байна. Энэ өдөр бол би ойролцоогоор нэг 10 гаргаад авсан санагдах юм. За 6.5, 8.5. Энд 3 гэдэг чинь 10 гарсан яалтчгүй. 11, 2. Тий. 13 мөр байсан баха. Тэгээ энэ ч угаасаа би зөвхөлчж байгаа, брейк эвен зөвхөлчж байгаа. Тэгэхээр 13 хар хайцсан болчихж байгаа. За тэгэд ингэж явж байгаад үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө яаж байгаа вэ гэхээр 30 минутаа бол реверс хийчихэж байгаа шүү дээ. Одоо энэ таргагдж байгаа энэ орой чи өөрөө 30 минутын орой байхгүй. 30 минутыг реверс хийчихэж байгаа. 5 минут бол цааш үргэлжлэх боломжтой гэж үзээд эндээс ахаад баяцсан боловч энэ брейк эвен зогсож байгаа. Тэгэнгүүтлээ 5 минутын хөдөлгөөн энд ингээд ап гэж явж байгаад реверс хийгээд даун болоод за тэгээд даун чиглэлийн хөдөлгөөн хэсэг явж исэн нь яг нь энд трейсинг хөдөлгөөн өгсөн. За энэ таргаж байгаа энэ трейсинг хөдөлгөөн аягүй чухал. Ер нь бол энэ таргаж байгаа энэ өөрөө трейсинг хөдөлгөөн байх боломжтой байсан харамсалтай нь бол оройн кандл үүсгэж чадаагүй. За энийг ингээд толгойч эргүүлэхгүй үднэс зургийг ингээд янзлаад явах юм бол нэг иймэрхүү зураглал. За тэгээд энд ингээд 5 минут даун болоод трейсинг хөдөлгөөн өгөхөөс гадна өөрөө 30 минутын интернал нь даун болчихж байгаа. За 30 минутын интернал даун болчихлоор 30 минутынхаа свингийг эсрэг хүсэх боломжтой болчихно. За сая юм зурсангүй алдаа гаргуудаа авах. За энэ таргадж байгаа 30 минут интерналаараа даун болох ч биш бүр свингээр ингээд даун болчихж байгаа. Одоо энд ингээд оройг эвдэд 30 минут апын тренд баян зонтой импульс явуулаа. Орой эвдэрсэн. Тэнгүүт л ёроолоо эвдчихлээр свинг өөрөө даун болчихж байна гэсэн. За ингээд даун чиглэл селийн зонтой болцсон свинг төр чи яах вэ? 30 минутын дээр даун тренд селийн зонтой юм чи мэдээж 5 минутын дауныг дагаад сэлдэх боломжууд бүрднэ. За ингээд 5 минутын дауныг дагаад сэлдэх боломж бүрдсэн 5 минут ч өөрөө даун болсон, трейсинг тавьчихсан, оройн кандл үүсгэсэн, сэлдсэн 2.2 ашиг тийм ээ.
За ингэж явж байгаад за тэгээд энд нэг баийн боломжууд гарч ирсэн. Энэ баийн боломж бол үүсээгүй, энд бай алдсан, энд баядад авсан. За энэ бол нэг 276 арт тий. За энд яага бай дүү гэдгийг харъя. Энд бол ялцчгүй шинжилэлт хийгдсэн л байгаа л да. За тэгээ энэ дэр бол ерөнхий хөдөлгөөн маань 30 минут бол down trend selling зонтой явж байгаад за энэ дээрээс ингээд down trend selling зонтой болоод impulse яваад tourism дээрээ impulse явсан шүү дээ. Тэгэнгүүтлээ оройгоо ивдэд after-end buying зонтой болоод tourism төлөв авчираад impulse явахад бэлэн болчихж байгаа. За энэ 30 минутын impulse явах юм байна гэдгийг мэдээд дээшээ чиглэлтэй өсөх юм байна. Энэ бол 4 цагийн дагуу, daily-гийн дагуу, 30 минутын дагуу, тэгээд 5 минутын дагуу гэдэг хөдөлгөөнд байж болох юм байна гэдгийг харчиж байгаа. За тэгээд дараа нь бол энд 30 минутын internal down болсон биш үнийг хараад авчираа. За тэгээд эндээсээ хэдүүлээ одоо 5 минут руу шилжиж ороод. За тэгээд 5 минутын дээрээ харах юм болвол 5 минутын хөдөлгөөн маань ерөөхдөө ийм болсон байна. Ийшээ impulse хөдөлгөөн хийсэн. За тэгээд tracing хөдөлгөөн авчирсан. За тэгээд impulse хөдөлгөөн хийгээд тэгээд tracing хөдөлгөөн авчирсан. За энэ дээр 5 минутын tracing хөдөлгөөн үүсээд ёроолон candle хараад ирэнгүүт нь дээш нь яг хав daily 4 цаг 30 минутынхаа дагуу бүгднийх нь swing-ийг дагаад байтчихж байгаа. За тэгээд бид рүү ярьсан тийм 30 минут энд интерналаараа ингээд даунтай болж шүү дээ. За 30 минут интерналаараа даунтай болоод за тэгээд интерналаараа даунтай болчихлоор яг үгээр 30 минутын swing-ийн эсрэг яг 5 минутаар сэлтэх боломжтой болчихно. За ингээд 30 минутын интернал даунтад 5 минутын swing-ээр сэлт биш интернал swing-ээр сэлтнэ гэдэг ингээд баха харилж байгаа тусан. За тэгээд энэ хэсгээр би тодтогч ярих гэж бодод байгаа. Энэ хэсгээр болохоор одоо нэг алтны ханш маань өөрөө яг энэ орой энэ ёроол хоёроос ерөөс гарахаа болчихж байгаа. Ерөөс яг энэ дотроо ингээд хэлбэлцээл те. Энэ хэсэгт хамгийн их алдагтай байсан. Би дараалж баг хамгийн олон lose streak ч хэдүүлээ 4 5 байлуу. Тэрийг энд алдсан. Хамгийн олон lose streak чинь 4 байгаа тийм 4 lose streak энд алдсан. Тэгээд тэрнээс гадна ингээд break-even зөвхөлөл алдаад ийм асуудал бол энд гарч ирсэн. За эндээс гараа явсан. За хөдөлгөөн бол 30 минутын ёроолыг ивдээд swing-ээрээ даунтай болоод 4 цагийн үндсэн спортыг одоо энэ 4 цагийн спорт ч юм бол утга алдсан шүү дээ. Энэ спорт бол хэрэггүй болсон. 4 цаг бол ямар спорт үгс. Тэгэхээр 30 минут бол down trend selling зонтой болж байгаа. Тэр энд бид нар юу хийснийг харъя. За энэ дээр одоо үндсэн 5 минут орж ирж байгаа. Юу зураад байна. За энэ дээр ингээ харах юм бол ойртуулад үзэхлээр дахиад жоо ойртуулад за яг энэний өмнө хараарай. Яг энэний өмнө нэг сэлдэж үзсэн байгаа. За энэ сэл бол амжилттай болсон. За тэгээ 30 минут реверс хийгээд swing-ээрээ даунтай болоод tracing хөдөлгөөн авчирч байгаа. За энэ tracing хөдөлгөөн ирж штэ. Энэ tracing хөдөлгөөр дөрөн candle гармагц доош нь сэлдсэн. Маш хурдан сэл бол авсан. За энэ бол ойролцоогоор 5 хар байсан юм болов. 367 хар байсан юм. 367 хартай ашигтай арилжаа авсан. За эндээсээ ингээд явсан 30 минут ингээд даунтай тий. Тэгээ энэ дээр харуулж байгаа зүйл бол 30 минутын интерналаар аптай болж байгаа хөдөлгөөнийг харуулж байна. За тэгээд баахан байцсан сэлцэн гэд ингэж явж байгаад энд 2 сэл. За энэ хэсгийн 2 сэлийг хэдүүлээ 30 минутын дээр шилжүүлж харах юм бол 30 минутын хөдөлгөөн өөрөө яг эндээс одоо ёроолыг ивдээд энд uptrend trend buying зонтой явж байгаа хөдөлгөөн ёроолыг ивдээд downtrend selling зонтой болсон. Tracing хөдөлгөөн ирж байгаа. Ийм хөдөлгөөн. Tracing хөдөлгөөн ирж байгаа. Тэгэнгүүтлээ энэ tracing хөдөлгөөнийхөө дагуу интерналаараа өөрөө энд яг даунтай болчихж байгаа. За тэгээд эндээс impulse tracing impulse явах боломжтой гэж үзээд энэ интернал даунтай болонгууд 5 минутын дээр юу гэж үзэх вэ? Swing-гээ дагах боломжтой болчлоо гэдэг байр суурийг барьж авчихна гэсэн үг шүү дээ. Окей. За тэгээд ингээд 5 минут руу оруулаад харах юм бол 5 минутын хөдөлгөөн uptrend trend buying зонтой байж байгаа. Downtrend selling зон руу шилжээд tracing хөдөлгөөнийг хийсэн. 1 sell 2 хийсэн 2 sell гэдэг байдлаар. За ингээд энэ 2 sell-ийг хийхэд үндсэн хөдөлгөөн дээр нийтдээ за энд 331 энд 293 гэсэн л байна. Гэхдээ ер нь бол 3 байсан байх. За нэг 6.23-тай арилжааг авчээ. За ийм юм болсон байна. Тэгээд ийшээ ингээд шилжсэн энд нэг сэлдэж авсан. За энэ ч яах вэ? Тэгэхдээ энэ бол за 30 минутаар бол үндсэн хөдөлгөөн интерналаараа энд аптай болчихж байгаа. За энэ апа үргэлжлүүлэл ингээд яваад байгаа. Тэгж жагаад энд интерналаараа даунтай болчихж байгаа. Тэгээд интерналаараа даунтай swing-ээр даунтайг дагаад 5 минутын дээр сэлдсэн. За тэр сэл нь амжилттай болсон гэсэн. За энэ сэлийн амжилттайгаар хийсэн. 264-ийг. Тэгээд тэрний хараас угаасаа 2 алдсан байна тий.
За тэгмэгцээ ийшээ явж байгаад энд нэг баайдж өгсөн. За 2 баай. Энэ сүүлийн яг энэний 2 дахь баай нь бол зүгээр азар баг хаасан байсан. За энэ дээр бол юу болсон гэхээр 30 минут бол өөрөө down trend selling zone-той байж байгаа. Энэ оройг ивдэд up trend buying zone-той болоод Prism төлөвлөгөө 23.6 level хүрэхгүй хэмжээнд хийгээд дээшээ impulse хөдөлгөөн асар хүчтэй явж магадгүй гэсэн тохиог өгчөж байгаа. За энэ тохион дээрээс бид нэр одоо үндэслээд 30 минутын дээр бол аптай баайтай гэдгийг мэдчиж болно. Тэгэнгүүтлээ дээшээ яг баайтя гэдэг сонирхол гарч ирж байгаа. За түүний дараа яригдах арилжаанууд бол мэдээж юу биш тэ одоо эндээс харах юм бол ингээ 30 минут аптай явж байгаа энэ даун болсон биш тэ. Даун болсон энэ лайн энд байна. Тэгэхээр энэ даунаас эхлээд ярих нь шүү дараагийнх нь хэлж. За тэгээд одоо энийг харъя. За 5 минутын дээр бол энийг ингээ харах юм бол үндсэн хөдөлгөөн 5 минутын дээр ерөнхийдөө дээшээ 30 минутын up trend buying zone impulse явах нь ойлгомжтой болсон. 5 минут өөрөө up trend buying zone-той impulse гингүүтлээ tracing тавьчираад Euroline candle бүрдэнгүүт нь эндээс нь buy-даад нэг авчиж байгаа. Тэгээ 2 дахь байцсан, 2 дахь авсан. Тэгээ ер нь бол энд 2.3, энд 3.2-тэй нийтдээ 5.7 хартай арилж. Тэгээ энд нэг алдсан ба штэ. За тэгэж явж байгаа дээшээ явж ийсэн аа үндсэн хөдөлгөөн маань ясан. Энд нөгөө нэг 30 минут маань одоо гарч ирж байна. Мөн үү? За энийг нэг харъя да. Энийг ингээд 30 минут руу шилжүүлээд за энд нөгөө 30 минут чинь down trend selling zone-той болсон. Tracing төлөвлөгөө авчираад impulse хөдөлгөөн явдаг дээр. За тэгэнгүүтлээ энэ дээр болохоор сонирхолтой зүйл нь юу исэн гэхээр 4 цагийн одоо 4 цагийн чинь өөрийнх нь хөдөлгөөн эндээс impulse яваад tracing тэрээд impulse явцсан байгаа. Энэ харагдаж байгаа энэ оройны энэ resist-ийг хөдөлгөөн давж чадахгүй яаж одоо зогтолтож байгаа нь харагдаж байна те. Buyer-ууд болон seller-ууд яаж зогтолтож байгаа. Тэгээд давж чадахгүй байж байгаа fake out хийгээ ороод ирж байгаа энэ хөдөлгөөн дээр. Тэгэхээр энд юу үүсэж байна гэхээр 4 цагийн down trend хөдөлгөөнийг reverse хийх гэж оролцсон оролдлого 4 цагийн үндсэн resist-ийг давах гэсэн оролдлого failдж байгаа гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр энд асар хэмжээний selling volume давмгаалж seller-ууд ялж байгаа гэдэг нь мэдэгдсэн те. За ингээд энэ selling volume дээр одоо 30 минут маань өөрөө тэрийг батлаад down trend selling zone-тай болоод ороод ирж байгаа. Tracing төлөвлөгөө ирсэн impulse хөдөлгөөн гэхдээ энд харах юм бол энэ tracing төлөвлөгөө нэлийн гүн ороод ирсэн байна. Өмнө байгаа impulse хөдөлгөөний Fibonacci-гийн бүр 78.6-аар ороод ирсэн. Өмнө ярал хүрэх боломжтой. Гэтэл яагаад цаашаа илүү явуу гэхлээр үндсэн хөдөлгөөн маань хит хит нөхцөлтэй. Яагаад гэх юм бол 4 цагийн breakout failдсэн, 4 цагийн down trend хөдөлгөөний reverse хөдөлгөөн failдсэн гэдэг утгаараа илүү хэмжээний selling volume давуулж орж ирсэн. За тэгээд тэн дээрээс нь мэдээж тэрэн дээр нь дөрүүлэлгүй яах вэ? 5 минутын down trend selling zone tracing төлөвлөгөө авчирнгуут нь сэлцсэн. За ингээд хоёраар. За тэгээд энд buy-дах гэж үзсэн энэ buy-г бол хичүүлээсэндээ. Тэгээд энд нэг buy-дж 256-аар авсан. Энийг тэмдэглэегүй л байна. Тэгээд энд нэг buy арилж хийсэн байна. За энийг харъя. За энд бол хөдөлгөөн стил daily бол аптай баайтай 4 цаг бол аптай баайтай л байгаа шүү дээ уусаа. Тэрэн дээр бол нэг өөрчлөлт ороогүй. 30 минутын хөдөлгөөн мөн 30 минутын баайтай tracing төлөвлөгөө авчираад impulse хөдөлгөөн яваад байгаа байж байгаа. Энд шүү. Тэгээ 30 минутын үндсэн хөдөлгөөн мөн дээшээ impulse явлаа, tracing тэрлээ, impulse явлаа гэдэг дээрээ байж байгаа. Дунд нь tracing тавьчираад цаашаа impulse явж байгаа энэ хөдөлгөөн. Тэгээ энэ хэсэг дээр угаасаа ингээ 30 минут даунтай болчихж байгаа шүү дээ. Тэгээд дараачийн хөдөлгөөнүүд бол 30 минутын tracing төлөвлөгөө авчирлаа, impulse явлаа гэдэг дээр 30 минутын down trend-ийг дагсан 4 цаг daily time frame эсрэг 4 цагийн resistance дээр цугуулсан. Тэгээ 30 минутын impulse хөдөлгөөнийг дагсан юм хөдөлгөөн шүү. Окей. Нэг ийм гурван л арилж байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр харах юм бол үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө дээшээ 5 минутын up trend buying zone-тэй tracing төлөвлөгөө авчираад impulse явах нь ойлгомжтой хөдөлгөөн. За эндээс бол 4 цагийн resist хүртэл явах боломжтой гэдэг 3.5-аар дээшээ бол бүтэн ингэж явсан байна. Ярал дээр ирсэн байта тий 30 минутын аптай 5 минутын аптай ойлгомжтой шүү дээ. За тэгэнгүүтлээ хөдөлгөөн мэдээж 30 минутаар down trend selling zone руу шилжээд ороод ирж байгаа. 30 минутын tracing төлөвлөгөөний 5 минуттай зэрэг хийчихэж байгаа. Тэгээд яралыг ивлээ 5 минут даунтай болоод tracing төлөвлөгөө авчираад оройн candle үсгэнгүүтний sell нэг 313 261 гэдэг байдлаар сэлсэн. За ийм арилжаануудыг хийсэн байна. Хийсэн байна ч гэж яах вэ? Тэгээд ер нь бол энэ дунд чинь нөгөө алдагдaltaй арилжаануудыг нь би ерөөс ярихгүй шүү дээ. Алдагдaltaй арилжаануудыг нь яагаад ярихгүй байна гэх юм бол тухайн алдагдaltaй арилжаануудыг би өөрөө ч тайлбарлаж мэдэхгүй тий.
одоо яг би өөрийнхөө дүрм журм өөрийнхөө одоо стратегийн дагуу арилж байгаа хийж байгаа. Тэгээ хэрвээ алдаж байгаа бол яг би дүрмээ дагаагүйгээс болж алдаагүй стратегийг дагаагүйгээс болж алдаагүй арилжаануудыг бол тайлбарлах шаардлага байхгүй гэсэн үг. Тэгээ угаасаа өөрөө ч яг яагаад маркет яагаад ингэж хөдлөх болсныг мэдэхгүй шүү дээ. Окей. За нэг ийм арилжаануудыг хийсэн байна. Тэгээ энэ бол ердөө 1 сарын хугацаанд нийтдээ 29 ашигтай арилжаа аваад 29 ашигтай арилжаагаараа 52.66-ыг хийж чадсан байна. Тэгэхээр энэ бол энэ сарыг бол би юу гэж дүгнэх үү гэхээр дундаж гэж дүгнэн. Сайн биш, муу биш, дундаж. Яагаад тэгж дүгнэж ийм гэхээр ерөнхийдөө бол энэ хамгийн урт лузи стрик буюу 4 лузи стрикийг аваад дунд нь 2 битийг нийтдээ 2 би 3 ч би байлгүй нийтдээ нэг 6-аас 7 арилжаа. Ерөөсөө ингээд тасралтгүй алдагдaltaй брейкэвэнтэй ямар ч ашиггүй явчихж байгаа штэ. Тэрнээс болж нэгдүгüрт. Хоёрдугаарт нь гэх юм бол ерөөсөө яг тэр хугацаа буюу яг энэ хэсгийн одоо яг энэ 30 минутын дээр би харуулж ирсэн. Энэ хэсгийн энэ хугацааг бол юу ч нөхөж дийлэхгүй. Энэ хугацаа бол асар их хэмжээний сэтгэл зүйн одоо юу гэх юм те огцоонд орсон ийм хэсэг байсан. За тэгээд тэрнээс бусдаар бол тун давгүй сар байлаа. Гэхдээ бол одоо юу гэдгийг тийм олон win streak араас наваад ч юм уу эсвэл бол тийм амар том хэмжээний RR-тай арилжаанууд гараад ч юм уу тийм бол болоогүй. Дундаж RR бол нэг 2.5-аас 3-тай гарч ирж байгаа гэдэг чинь бол ер нь тийм амар сайн сар бол биш байсан. Бас маш муу сар бол биш байсан. Муу сар ерөөсөө биш байсан. Сайн сар ерөөсөө биш байсан. Гэхэд тун давгүй үзүүлэлт буюу 52.66-аар. Энэ бол асар өндөр ашиг. Гэхдээ сайн сар. Яг миний одоо сайн сар гэж хэлж болох сар бол биш ээ гэсэн үг. За ийм байна. Тэгээд энэ бол миний daily 4 цаг 30 минут 5 минут гэсэн цагуудыг ашиглан интернал болон swing structure-уудыг хоорондоо холбоод Fibonacci-гаар дамжуулан трендing, impulse болон trace-ийн хөдөлгөөн дээр тоглолт хийсэн. Ийм стратегийнхаа дагуу зөвхөн алтан дээр арилжсан 1 сарын хугацааны үр дүн байгаа юм. Тэгээ яг энэ бичлэгнээс хойш одоо яг дандаа нөгөө нэг back test гэдэг бичлэгнүүд маань бол ер нь за back test бичлэгнүүд маань нэг 20 хэд дэх дугаар чимтэй 25 мавн дугаар яваад тэрнээс хойш дандаа энэ 5 минутын стратегиэр би back test хийж ингэж бичлэг оруулаад явна. Тэгээ энэ маань та нарт хэрэгтэй байна гэж найдаж байна. Окей. За тэгэд энэ харагдаж байгаа энэ өрөөнд орохыг хэрвээ хүсэх юм бол хүмүүс угаас асуудаг. Тэгээд орохыг хэрвээ хүсэх юм бол юу гэд байгаа. Одоо миний YouTube бичлэг болгоны доор линк нь байгаа да. Баг. Тэгээ YouTube бичлэгнүүдийн доор 30 сарын ашигтай VIP signal room гэд байгаа. За энэгээр нэгдэж болно. За тэгээд ер нь бол нэгдэж болно. Гэхдээ нэг зүйлийг анхааруулна. Энэ маань юу вэ гэх юм бол алдагдaltaй үедээ алдагдaltaй, ашигтай үедээ ашигтай байх болно. Гэхдээ эцсийн дүнгээрээ сардаа бол байнгын ашигтай гарахыг л би зорддог. Тэгэхээс биш дунд нь бол хичнээн дараалаж алдах гэдгийг бол би хэлж мэдэхгүй. Миний хувьд бол ер нь болно шүү. Ер нь боломжтой шүү гэж үздэг losing streak бол 10 байдаг. Хизэж байж болшгүй losing streak бол мэдээж 20 байх хэвээр. Тэгээ 15-аас 20 байх хэвээр. Тэгээ миний хувьд бол хүлээн зөвшөөрөх losing streak-ийн хэмжээ бол 10 байдаг. Ялангуяа scalp хийж байгаа 5 минутын дээр арилж байгаа aggressive арилжаачны хувьд бол тийм зүйл байх. Тэгэхээс биш бусдаар бол дугаан сар болгон тодорхой хэмжээний ашигтай юм. Сар болгоныг би бол хамгийн багадаа 20 арын ашигтай байна гэж амлалт өгдөг. Хэрвээ тэгж чадахгүй бол та тухайн орсон сарынхаа дараа сард дахиад үнгүү тэр өрөөндөө байж болно гэдэг. Ийм байдлаар явагддаг. Окей. За тэгээд үсгийн бол энэ өрөөнд ороорой. Энэ өрөө бол яг тийм би бол нэг амар сүртэй ажиллаулаад амар сүртэй идэвхтэй байлгадаггүй. Гэхдээ өдөр болгон ямар ч байсан brain down-аас хүрнэ. Өдөр болгон би өөрөө орж байгаа арилжаануудыг бол бүгдийг нь хуваалцаад явж байгаа. Окей. Ийм. Тэгээ амар сүртэй фантастик зүйл бол энд юу ч байхгүй. Ер нь бол энэ өрөөнөөс нэг хэм хүлээгэл хэрэггүй. Окей. За тийм байна. Тэгээд өөр одоо юу дурдах хэвтэй вэ? Өөр нэг юм дурдах юм байхгүй хаа. Тийм юу байгаа? iTrader-ийн миний купон байгаа. За iTrader-ийн купон буюу одоо JeralFix 6 гэсэн купоныг ашиглаад одоо миний санаж байгаагаар нэг 12 сарыг дуустал байсан баг шүү. 30% амьдралтай дансаа авах боломжтой байгаа. Тэгэхээр энийг ашиглаад 30% амьдралтай дансаа аваарай. Окей.
За өөр бол нэг сүүл алга. Тэгээд ирээдүйд бас илүү сонирхолтой гоё контентууд хүргээд явъя гэж бодож байгаа. Яг энэ контентуудын гол зорилго нь бол хэрэгтэй байж магадгүй гэж үзэж байгаа. Бас миний өөрийн маань яг хөгжөөд явж байгаа тодорхой хэмжээнд яг өөрийнхөө стратеги дээр ажиллаад гаргаж байгаа үр дүнгуудээ би өөрөө хадгалаад буцаагаад өөрөө харахад тухайн үед юун дээр алдчихсан, юун дээр онж исэн, хэр хэмжээний түүхий байсан гэдгээ бас харах боломжтой ийм видео сан болж явж байгаа. Окей. За тийм байна. Тэгээ бүгд нэг амжилт хүсье. JavaFX байла. Баярлалаа. Баяртай. Тэгээ JavaFX 6 купон код ашиглаад iTrader-ээс бас 30% амьдралтай данснуудаа аваарай. Тэгээд пандын насыг бол би маш их хэмжээгээр дэмждэг. Тэрнээс гадна юу ягаарай. Бас нэг юм хэлэх юм арчиж. Миний сувг руу ороод тавьж хом хэсэг дээр нөөх шүү. Миний сувг руу ороод та нар хичээлүүд үзхийг хүсэх юм бол доош нь гүйлгээд Forex заавал үзэх хичээлүүд гэдэг энэ хичээлүүдийг бүгдийг нь сайхан гүйлгээд үзээрэй. Тэгээ эднийг би бас удахгүй дахиад нэмээд оруулна. Окей. Хэрэгтэй юмнууд зөндөө байгаа. Тэгээ эднэр бол яаж ч хаанаас ч хаяагаад олдохгүй зүйлсч байгаа, энгийн зүйлсч байгаа, тийм сонин содон зөндөө зүйл байгаа. Эдрийг бүгдийг үзээрэй. Окей. Тэгээд мэдээж room weekly recap бол ойрын үед ороогүй 2 сарын өмнө сүүлд нэг орсон юм аашин тий. За тийм ч үгүй энэ бол одоо ингээд 1 сарынхаа үр дүн хуваалцчихж байгаа учраас цаас цааштай бол асуудалгүй ороод явах нь гэсэн үг. Окей. За юм байна. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. JavaFX байлаа. Баярлалаа. Баяртай. Тэгээ биткойн анализ энтрийг бол эндээс уншиж болж байгаа. Энэ өрөөнөөс энэ pre-room-д нь ороод уншиж болж байгаа. Тэгээ ер нь бол энд сүүлд хийсэн биткойны анализ 94k явах боломжтой гэж бичсэн байсан. Тэ зорих уналт явагдана гэд. Тэгээ энэ бол аль дийнэ билсэн байгаа харагдчихжээ. Тэгэхээр хэрэгтэй гэж үзэх юм бол энэ өрөөний free room-д нь чамаагүй ороод бас юмнууд уншаад яваарай. За тийм бүгд амжилт хүсье. JavaFX баярлалаа. Баяртай удахгүй. Дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Бай бай.